асуудалтай Азар хаан эзэн ухаан орсон байна. Эсвэгөөс гэр бүлэрээ ингээд суухгүй байсан нь гарцаагүй. Ортын доктор яг юу болоод байгаа юм бэ? Юу вэ? За. Тавшаа. Ортон дотор сайд ноёд хоёр хүү автаад зарим нь Дэнгүү янтан хоёрыг өршөөхийн гүйж харин зарим нь Дэнгүүнтэн нэгэнт нас барсан тоо. Янтаны мэдээлд очиж босдог гаргахгүй гэж хэлж байна. Дээрээс хааны ортондоо байран орсон хэрэг нэрмээс болж байна. Эрийг үнсээр шийдэх тухай ярьж байгаа юм байна. Хаан эзэн ухаан болсон яг их талаар одоохондоо дуусаагүй гэнэ. Хаан эзэндээ итгэж найдах юм. Дасаахан. Өгсөө тэгээд Сүүлд барьсан дахин там барь. Одоо сонжинжинд муу юм болов зэргүүдийн сэтгэл өвнө. Дөв шишүү болон тэрний талынхан жанжин буруулах гэж хэдүүлэр зүтгэлээ. Санснаар нь болтгол юм бол дөв овог техник гүйцэтгэл нь янжаач. Бид барамхай сууж болохгүй. Юм уу? Зүгтийг аваад авч яах вэ? Өмнө дэвтэйг чамаагүй. Жимсгий чамд хүрч мэднэ. Жамаа сумаогтын шалтгаан хамгаалах цаазаар болно. Жинхэнэ чамаас болж явсан тийм байтал бидний бас хоригдсон гинэ. Жинхэнэ ордоноо гэрхэнэ боротсон. Хуулийн дагуу цаазаар авах ялтай. Ингэсэн ч хаан зайлшгүй яагаагүй. Төрийн шийдэл болдооч шийдэл түрээгүй. Ян жинхэнэ та юу бодож байна? Их чанчны үхэл шодрол болсон юм эзэн хаанд шийд. Дэвс байдлыг ашиглан сайхан шимжийн санааг Эхний шалтгаан тэр. Хаан эзэн эргэж засуулсан мөн. Төрийн түшмэд олон их махан. Тэр хүн сайд масны нар хөдлөхөс аргагүй. хоёр дахь шалтгаан. Дэнгүүнтэй анасгаш шууд. Харин сон жанжин амьд байна. Өвөн дээгдэх аваас хаан эзний сэтгэлдэх чин шодрол залуу жанжин үзий ядалтанд сохорсон тэрслүү нэгэн болж хувирах болно. Хаан эзэн дэнгүүний